Бид нар Баруун аймаг руу одоо ямарч нэг юм яриад тах шиг байна. Бид нар 8 сарын 11-нд Өвөр хангалуу 4 аймгаар аялах дугуун том марафон хийсэн. Тэгээд хурлын дарга маргатай явсан. Тэгээд дугуй холбооныхон тугаа ингээд манай автобусаар яваад Тэмүүлэн дүү маань бонгоны жолооч молооч болсон гээл нэг юм яриад. Тэгээд өглөө эрт босч эхнэрийнхээ хоолыг 30 цэцгээд 5 гэж босоо гомдолж байгаа нэг зураглаач нар нэрээгүй уулцсан гэдэг. Бид нар өнөө 4-5 үз хэрсэн мэсэн гээл бид нар хотоос гэж олимпийн хоолой гэж хэлсэн яриа. 30 мөч гэж хөдлөө. Замдаа хүмүүсийг сэрэх гэж оролдсон. Тэгээд автобусанд байгаа хүмүүсээ хөвчлөлөх гэж сэрэх дуу тавиад сэрээсэн. Тэгээ нэг ийм гоё аягтай болсон. Унтчихсан хүмүүсийн зургийг авсан. Манайхан хоолндоо орж байгаа. Тэгээд бид замдаа нэг гоё цайны газар орж хоол идсэн. Тэгээ биенийхээ жилээ гаргаад бас нэг турник мөрнөд тасгал хийх гэж үтсэн. Тэгээд яалчгүй 97 кг байсан. Өөрийгөө арайчуу даагаад юм хөө. Тэгтээ Тэмүүлэн бодвол би 6 дараад 9 дарж илээ. Тэгээ яваас нэг хөөрх юм хөө. Турниктэй нотлтал 9 дараал гарч мараал. Биенийхээ жилээ гаргасан. За тэгээд бид нэр өөр хангаа яг ордог хаалт илүү нэг тийм хаалтан дээр зураглаач дроноор бидрийг бичлэг хийнгээд бидрийг дроноор тэгээ бас салхилаа дагаалсан. Нэг иймэрхүү дүрс авсан. Тэгээд бид нар яг өөр төвдөө нэг дотор байранд байрлах гээд яг ирчихсэн. Зөөгөөд энэ тодлаа. Миний гарт байсан юмнуудыг авч бэлтгэх гээд хоол авч идвэл гээд. Ирхний хараа бэлтгэхийн бэлтгэж байгааг хараарай. За тэгээ бид нар дотор байранд орж ирсэн. Тэгээ бөө нэг сармагчингуудтай байгаа юм шиг байсан. Тэгээ манай хөрш мөрш нэг сонин гар байсан. Тэгээд энэ цэко надад хэлэлгүй грип авсан байдаг. Тэгээд би бичлэгэн дээр за гэл өнгөрсөн. Манай хөрш нэг ийм хүн байсан. Араалхын ондог дугуйчин дугуйцсарчин Жак гэж залуу. За тэгээд бидний өөр хангаа аялал яг ингэ дуусан да.